Энэ цалин өсний зардал чинь ингээд 8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Тэгээ ингээд 18 хүн шинээр ажил авнаа. Тэгэхээр дунджаар жилийн 400 саяар. Тэгэхээр сарын 30 сая төгрөгийн цалинтай хүнээр хүн авах гэдэг юм уу? Нэгдүгээр асуулт. За одоо байгаа ажиллаж байгаа хүмүүсийн цалин хэдүүгээр өсөхөөр 2026 онд тооцсон юм бэ? Тэгэхээр харин энэ юу вэ л да? Би бол одоо жишээлбэл Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал эдрийг хараад үзэхээр улсын дээчиг маань өөрөө дангаараа ингээд зардлаа ингээд анхаарал өсгөж болохгүй л гэж бодож байна. Тийм учраас нэгдүгээр асуулт тэрэн дээр авъя. Хоёрдугаар энэ сонгон дайрахын дөрөвт 270 мянган метр квадрат газар авсан гэж энэ одоо яах гэж улсын дээчиг яах гэж газар авч байгаа вэ гэдэг нэг асуулт байгаад байна. За дараагаар нь тэр хөрөнгийн зардал дээр тэрбум 111 сая төгрөгийг засварын ажлын ажиллах хүчний цалингийн зөрүү гэдэг мөнгө тусгацсан байх. Энэ одоо юу гэсэн үг вэ гэж. Ийм 3 асуулт энэ төсвүүдээр. За яадлага дарга ажлын хэсгийн 3 дахь микрофон. За Саранцмал гишүүний асуулт хариулъя. За батал 18 хүнээр өссөн мөртлөө цалингийн нийт сангийн өсөлт одоо эрс өндөр байгаа тухай асууж байна гэж ойлголоо. Батлагдсан оронтой өнгөрсөн жилээсээ төрөний нэмрийн хэлсэн хангар дордон руу нүүж байгаатай холбоотойгоор 18 хүний үйлчилгээний ажилтны тоогоор өссөн гэж ойлгож болно. Нийт цалингийн сан өсөж байгаа шалтгаан бол өнгөрсөн жилийн төрийн албан агчдын цалин нийтээр өссөн. Энэтэй ижил эндгсээр шүүхийн салбарын албан агчдын цалин бас нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор нийт цалингийн сангийн хэмжээ өсөж байгаа. Нийт урсгал зардалтаа бол манай цалингийн сан бол 78.4% эзэлж байгаа. За хоёрдугаар засварын тэр ажлах хүчний нэмэлт зардал нь болохоор зэрэг тухайн жилүүдэд одоо өнгөрсөн хангар дордны засвартай холбоотой юм. Хангар дордныг засах үед ажлах хүчний зардлыг барилга утаагаалтын яамнаас яаж тооцдог байсан бэ? Тэр тарифын жил тутам шинжилэн тогтоогдоо явдаг байсан учраас явдаг. Тэгээ энэ мөнгө нь тэр хэмжээгээр тооцогдоод ингээд суугдаад явдаг. Бид бүхэн энэ сангийн яамнаас энэ одоо тодруулах чиглэлээ авч агаад энэ одоо жишгээр эх жил өнгөрсөн жилийн хоёрын зөрүүгээ суулгаж өгсөн байгаа. Одоо хийцэн байгаа их засварын зөрүү гарч ирнэ гэсэн үг. За сонгон харихын дүүрэгт газар болохоор шүүхийн академийн хүсэлтээр шүүгч нарын сургалтын бааз ирээдүйд байгуулах зорилгоор газрын асуудлыг бол шийдвэрлүүлсэн. Өөр одоо зардал төлөвлөлт одоогоор хийгдэг байна. За Саранцмал гишүүн тодруулъя 1 минут. За тэгэхээр улсын дээчүүх маань 2024 онд цалингаа ерөөсөө өсгөөгүй байсан гэсэн үг үү гэж нэгдүгээр асуулт. Хамгийн сүүлд хизээ цалингаа нэмсэн бэ? Тэгэхээр чаар ийм жил болгон нэмдэг байж болохгүй шүү дээ. Ямар байгууллага хизээ 40% нэмжсэн. За яадлага дарга. Нэмэлээ. Гүг тэрнээс өмнө сүүлийн 10 жил нэмэгдээгүй гэдэг хэрэгтэй. За ер нь шүүгчийн цалин шүүхийн эрхээ зөвлөлөөс шүүгчийн цалин тогтоодог байгаа. За агуулга нь бол шүүгчийн цалин нэлээд олон жил нэмэгдэхгүй бас тогтоогдсон хэмжээндээ явж ирсэн. За энийг өнгөрсөн жил шүүхийн тухай хуульд өөрчлөлт орж шүүх эрх мэдлийн байгууллагуудын бие даасан хараа тус байдлыг хангахтай холбоотойгоор цалин нэмэгдүүлэх боломжийг одоо шүүхийн эрхээ зөвлөлд салбарын оноосноор шүүхийн эрхээ зөвлөлөөс шинжилэн цалингийн сүлжээг баталсан байгаа. Тийм нодлон жил нэмэгдсэн. Энэ жил нэмэхээр орж ирээгүй. Нэмэгдэхгүй. Санан нэмэгдээд байгаа нь өнгөрсөн жил болохоор нөгөө нэмэгдлэн төлөвлөгдөг оны эцэс рүү хагас жилээр. За Баттамрын инквайри гишүүн асуултаас